Од өндөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Адар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай FS Construction-ы Мортон Residence болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой ариг банк ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгийн Од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ суу бэлэгт бэлгийн дамжин сүрэнгийн талаар ярих гэж байгаа. За ер нь бол Монголын орчин цагийн одоо хөгжмийн урлаг гэж байна тий. Одоо дөөр, балет, одоо киноны хөгжим тий юу гэдэг юм. Маш олон энэ одоо дуу хөгжмийн төрлийн бүтээлүүд байна шүү дээ тий. Эднэрийн буюу орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн тулгын 3 чулуу гэж 3 хүнийг нэрлэдэг. Эхнийх нь хүн болохоор Гончиг Сумлаа байгаа. Хоёр дахь нь Мөрд орж байгаа. За гурав дахь хүн өнөөдөр ярих гэдэг байгаа бэлгийн дамжин сүрэн гэдэг хүн. За өнөөдөр хэдүүлээ энэ дугаарыг сонссноор энэ дугаарыг мэдснээр түүний маш гайхалтай амьдралын талаар болон яагаад түүнийг суу бэлэгт гэж дурсах ёстой вэ гэдгийг одоо ойлгох баха. За би шууд зохиолоо шууд өөрчиллөө. Сая энэ өгүүлбэр яраас айгүй гоё юм хэлмээр санагчлаа. Одоо жишээлбэл энэ дээр ингэж байгаа юм л та. Одоо орчин цагт бидний одоо хамт амьдарч байгаа хамгийн одоо мундаг хөгжмийн бүтээлчтэй зохиолч гэх юм бол Жансан Нуруугаа байна шүү дээ тий. Жансан Нуруугаа ч болохоор өөрөө төрийн хошоо шагналт ардын жүжигчин хүн шүү дээ Жансан Нуруугаа. Түүний бүтээсэн ман тухайцсан хатан тогшин хутгтын сахиус гэх мэт хөгжмүүдийг бид нар зүгээр л одоо ингээл хэлэхэд л сонсогдож байгаа биз тий. Тэгэхээр Жансан Нуруугаа өөрөө энэ хүний талаар одоо юуг дурсан байдаг талаар эхэлж шүүд. За ингэж байгаа. Жинхэнэ алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн гол хүн нь ардын жүжигчин төрийн хошоо шагналт хөгжмийн зохиолч бэлгийн дамжин сүрэнгаа юм шүү. Одоо тэгэхээр энэ Жансан Нуруугаан өөрийнх нь хэлж байгаа дээр алтан үеийнхэн гэдэг хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь тэр алтан үеийнхнийг нь жинхэнэ хүмүүжүүлсэн хүн нь бэлгийн дамжин сүрэнгаа шүү гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нар яах аргагүй бурхны талаар ярих гэж байна. За яасан гэхээр удирдаач Чинбатын буюу одоо Чинбатгаа гэж байгаа тийм манай консерватор хөгжмийн юу сургуулийн маань захирлаар олон жил ажилласан. Түүний аав нь бол Чулуунгаа. За Чулуунгааны талаар бол бид бүхэн бас Адар анир ярьж исэн. Монголын бас л суу бэлэгт удирдаач хөгжмийн зохиолч тэгээд хийлч ийм хүн байдаг тийм. Тэгсэн чинь Чинбатын аав ардын жүжигчин Чулуун за Бүтэн баярын аав ардын жүжигчин Намсраажав нарыг дөнгөж 12 13 настай байхад нь театрт авч хүмүүжүүлсэн хүн бол энэ бэлгийн дамжин сүрэнгаа юм аа. Намсраажавга Чулуунгаа гэдэг эднэрийг бид алтан үеийнхэн гэж яах аргагүй нэрлэдэг. Яагаад гэвэл Чулуун бол маш сайн яочинчин, Намсраажав бол маш сайн хуучирч байсан. А дээрэс нь ардын авьяаснууд. Нэг нь хилж, нөгөөх нь эвэр бүрөө буюу волторн тоглодог. Волторн гэх юм уу те тоглодог болоод дэлхийн хэмжээний удирдаачд болцгоосон хүмүүс байдаг. Хоёулаа бөмбөр ногоон театрын бүтээгдэхүүн учраас бид алтан үеийнхэн гэж хэлэхээс арга байхгүй. Алтан үе дотроо алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн хүн нь бэлгийн дамжин сүрэн юм аа. Алтан үеийнхнийг ургуулсан гол үндэс нахаа нь энэ хүн. Өнөөдөр дэлхийд даяар алдраа дуусгаад дуулж яваа бидний мэдих Ариун Баатар байна те. Ариун Баатар байна. Амар төвшин гэж бас хүн байгаа. Энэ хоёр мундаг хүмүүс гэхэд ч л те энэ хүмүүсийг төрөх болсон баг. Энэ хүмүүс Монголын одоо энэ урлагаас ингэж дэлхий рүү тэмүүлсэн ингэх болсон шалтгаан гол багна нь хөрсөн дээр суулгасан үндэс суурь нь энэ бэлгийн дамжин сүрэнгаа юм шүү. Монгол гэдэг улс хөгжмийн театр гэж юмыг байгуулад дуурийн театрыг Аазтай хамгийн хүчтэй хөгжүүлсэн гэж яригадад байгаагийн гол эзэн нь бөмбөр ногооны хөгжимчин удирдаач дамжин сүрэн. За тэгэхээр өнөөдөр бид нар суу бэлэгт гэдэг энэ хүн яагаад ийм бэ гэдгийг одоо Жансан Нуруугаа зүгээр одоо сүүлж хэлж байгаагаар л гэхэд ингэж бодож байгаа байхгүй. За яагаад гэдгийг нүдэлээ танилцъя те. За түүний одоо төрсөн жил гэх юм бол 1919 он юм байна. Яг го тухайн цагт болохоор Төшөөд хан аймаг Дархан гүний хошуу гэж явдаг байсан. Тэр нь бол өнөөгийн бол Эдүгээгийн хэллэгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг. За тэгээд энд цэгмэдийн хүү бол мэндэлж байгаа. За дамжин сүрэнг одоо 10 настай байх жил нь 10 хүрж явах жил нь аав нь өөд болсон. Тэгээд ихээрээ буюу бэлэг хэмээх ээжээрээ овгуулж байгаа. За тэгээд түүнийг бэлгийн дамжин сүрэн гэдэг нь ээжийнх нь овг байх. Ээжийг нь хэлж байгаа нөхөн шүү. За тэгээд багасаа л аж ахуй амьдралыг хөм одоо ээжийнхээ хамт нийслэл хүрээнд ирж суурьшиж улмаар гандан хийд 4 жил хэртэ шавлан суусан байгаа. Лам байхдаа твг сайн өшгөлдөг. Монгол нударган задуунаар лам банд нартай өгөө аваатай байдаг. Бас жаахан дэггүүд тийм ээ. Аваа үзээтэй нэг ийм хүү байж байгаа. За тэгэхээр одоо төсөөлөх юм бол аав нь 10 настайд өнгөрцөн. Тэгээд ээж нь одоо ганц бие ээж байх нь шүү дээ тий ганц бие ээж хүүгээ дагуулад амьдрахын ихээр Улаанбаатарт ирсэн гэсэн үг тий тэгээ гандан бараадаад хүүгээ одоо хийдэд суулгаад явж байгаа ийм л одоо ээжтэйгээ амьдарч байгаа юм хүү байх нь. За одоо бидний нөх гандан тгшлийн хийдий чим жанраасаг шүтээний их дугны зүүн урталт нь бид нар мэдэн ш нэг юм хадаг яндар бүхий модон баг нь байдаг да. За энэ бол бэлгийн дамжин сүрэн хүүгийн одоо шавлан сууж исэн дугных нь гол баг нь юм байна. За тиймээс сэрүүн тунгалаг байхдаа энэ хүн бол цагаан сарын битүүн болон шинийн нэгэнд гандан орж нөгөө нэг
нөгөө модонда нөгөө багнанда гэсэн үг шүү дээ, тэндээ тойрч гороолдог. Дээрээс нь битүүнээс шиний нэгний өглөө хүртэл хурдаг, хуралд очиж суудаг. Бас ингээд бурхан шашиндаа бол ийм хүндэтгэлтэй ханддаг хүн байжээ. За тэдний хамар хашаанд ширнэн гэж жолооч өвгөнийх байдаг байсан юм байна. Тэгсэн чинь тэр өвгөн болохоор нөгөө нэг ганц би ээж те хүүтүг амьдрах гад ингээд зүтээд байгаа ядаад байгааг харсан уу яасан. Тэгээд ер нь хүүгийн дагуулад нэг ажил төрөлт дүртэй болгож бодсон юм шиг байгаа энэ хүн. Тэгээ өөрөө жолооч гэж байгааз. Тийм болохоор Ширнэнгоо болохоор нөгөө Дамдын сүрэн хүүхчэн дөнгөж нэг 11 12 та байхад нь бидний мэдих Монгол тээх гэж. Энд ч одоо манай Монголын одоо шуудан гэдэг юм уу те ийш тийшээ хөргөлт мөрөл гэдэг юм энэ юмны ч мөр анхны л одоо их үүсвэр шүү дээ. Тэгээ Монгол тээх дүүрээ ажилладаг байсан. Тэгээ Монгол тээгт хүүг одоо энэ хүүг би өөрөө гадаад авъя. Тэгээ энэ хүүг ингээд дагалдуулаад ажил хийлгийгээ дөнгөж 12 13 настай байхад Монгол тээгт оруулж байгаа байхгүй. За тэгээд тэнд нь юу хийдэг вэ гэхээр одоо ингээд Монгол тэхийн машинууд ч ингээд одоо зээл 130 байдаг юм. Одоо тухайн үед ямар машин ч байдаг байсан те. Тэгээд 20 он биш тийм. Тэгээд ийш тийш явдаг. Тэнгуут нөгөө машинууд чи асах хэрэгтэй болохоор одоо аккумулятор ч гэдэг юм уу те. Нэг тийм цэнэг хураа гарч нэг тиймэрхүү юм байдаг. Тэрийг нь байнгын цэнгэлдэг нэг тийм ажилд нөгөө хүүг чи оруулж байгаа. За манай хүн чинь тэгээд сарын 22 төгрөгийн цалинтай бас ажиллаад эхэлж байгаа байхгүй. Ямар ч тач гэсэндээ ээждээ тус болоод тэр хоёрын амьдрал дэм болж исэн мэдээж. За тэгээ нэг жил гарангийн дараа Ширнэнгой өөрөө тэгсэн гинэ. Нэг туслах жолоочтой байх хэрэгтэй байна. А тэгэхгүй бол нөгөө хөдөө гадаа явна, дугуй мугуу хагарна, солино. А нэг талтаа нөгөө ачаа тээвэр хийж яваа тэрнийхээ даруулга маруулга юм амиг дарж боон монд гэдэг ч юм уу. Тэгээд одоо хэсэг ядарсан үед нь зөрөөд барьчихаач гэдэг юм ингээд туслах жолоочтой байх боломжтой. Тэгээд тэрэндээ өөрийнх нь туслах жолоочор нөгөө хүүхчийн хөөцөлцөөр авч илтэй. За тэгээд одоо манай мэдх алтан болог те Сэлэнгийн алтан болог тэгээд цагаан эрэг Улаанбаатарын хооронд тээвэрт явдаг. Тэрэндээ нөгөө хүүг аваа явж гинэ. Туслах одоо жолооч болохоор нэм жолоо барих ирэх гэдэг юм уу тийм юм байхгүй. Тэгээ 12 настай хүүхдэд юу гэж л нөгөө машинаа бариулаад бас явах вэ. Тэгээ хийх ажил нь гэх юм бол машинаа угааж цэвэрлэнэ, тосмаасал солино. Тэгээ ачаа барааныхаа татлагыг үзэж шалгана. Тээвэрт олон хоног машинд явахт нь хамтдаа жолоочтойгоо тий дагаад гардаг ийм ажлыг гүйцэтгэдэг. Тэгээд олон жолооч нар тэр үед бол одоо найдвартай туслах гэж манай Дамдын сүрэн хүүг нэрлэдэг байжээ. За ингээд гэртээ нэг өдөр байж исэн чи хашааныхаа завсраас ийм хагархай лимп хөгжим болсон гинэ. Лимп хөгжим. Тэгээд угаал цэвэрлэл нөгөө чинь хагархааг нь өөрөө янзлах гал ингээл оролдоол те ямар битүүлэх гээл ингээл үзээд иж. Тэгээ нөгөөдгөө дуурах гэж тест хичнээн оролдоо дуурч чадахгүй гинэ. Тэгж байгаа л арга бараад хажуу хашааныхаа өвгнөөс чи асуусан юм байна. Энийг ингээ яа дуургад юм бэ гэдэг 12 настай хүү чи асууж л те. Тэгсэн чинь нөгөө өвгөн нь жоохон тоглоод өндөр байшингийн орой дээр гараад салхины өөдөөс хараад хацраа байдгаараа төмбилгээд сайн үлээ гэд өвөө тэгсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө яг өвөө бол тоглоом хийгээд байдаг. Хүү болохоо тэрэнд нь итгээд байшингийн орой бараад л хэвээр. Үхтлэл үлээдэг гэсэн нөгөөтгөө. Тэгээ дуургаж чадахгүй. Тэгтэл ер нь бол оролж байгаад ямар ч нэг юм хүчээр ч юм уу яадаг ч юм мэдгүй. Нэг өсөндөө амсгаан одоо ингээд зөв болоод исэн юм уу яасан юм мэдгүй. Тэгж байгаа нэг юм ингээл дуурхтаа айтал болгосон гэж байгаа байхгүй нөгөө хөгжмөө. Тэр чинь ингээд зүгээр үлэхээр дуурдаггүй байхгүй. Тэр хацраа том бол гэдэг чинь үнэн. А тийм үү. Өндөр даралтаар ингэж үлээж дуурдаг байхгүй. Тэгвэл манай хүний яриад байгаа хөгжим энэ ийм лимп байж магадгүй. Би ч нөгөө ийм лимпнийг тоглож үзчихсэн. Энэ болохоор бас тийм хүчтэй үлээж гардаг байж магадгүй те. Тэгээ нөгөө ч өстө оролцсоор байгаа л нэг юм дуургадаг болсон байна. За бас өөрөө ч дуургасандаа бол баярлсан. Тэгээ болоогүй өөрөө нөгөө тухайн үед хүмүүсийн их ам дамжин тулгддаг байсан. Одоо сэр салхи ч юм уу те. Одоо пионерын дуу ч юм уу. Задгаа цагаан ч гэдэг юм уу. Иймэрхүү хөгжмүүдийг ингээд сонсголоороо нөгөө төндөж нэг юм оруулаад тоглох хэмжээний болж гинэ. Тэг нэг оролцсоор байгаа ч энэ хүү чи өөрөө сонирхолтой. Тэгээ байжсэн чинь 1934 он одоо нэг 14 15 настай байх үед юм уу да. Намрын нэг налгар өдөр хамар хашааных нь айлд нь найр болж гинэ. Да тентэн гисэн чинь л хүмүүс дуулаал, хөгжим дуграал, жигтэйг найр болж гинэ. Өөрөөсөө бүр мэрэгжлийнхэн цугалцсан тэрөөсөө тэнд найрлал гинэ. Тэгэл яг нэг ардур урдур ингэж байгаа л нэг орж үдсэн бололтой. Тэгсэн чинь тэнд нь яг тухайн үеийн нөгөө бөмбөр ногоон гэж байгаа шүү дээ, тэ? Бөмбөр ногоон театрын маань яг нөгөө нэг мондгууд болох төвдөн, төдөв, маам, лувсан зэрэг хэмээх хүмүүс тэр найранд байсан гинэ. Тэгээ нөгөөдөл ч өстой сайхан хуурдах ингэн, сайхан лимбиж гин гэж байна. Бас дээрээс нь сайхан дуулцгаах гинэ. Тэгэл нөгөө хэд ч ерөөсөө нөгөө эрэхтэй ч юм уу те тэр мундаг хөгжмөдөнд толдог босууд ч юм. Өөрийнхөө нөгөө лимб мэмтэй явдаг. Тэгээ найр надандаа ирээд тэр дунд нэг хүн лимб тоглоод байгаа байхгүй. Тэсэн тэр лимбийг нь за ийм лимб ч юм уу ийм мэдэхгүй шүү. Тэр лимбийг нь харсан чи ийм гадуур нь ингээд мөнгөлцсөн. Мөнгөлөг тийм лимб байна гинэ. Тэгээ нөгөө хүү чи ягаа лимб хөгжин дуургаад үтцсэн хөгжин тэрийг харснаа л хэвээр нүдний оройд гарч юм чинь. Тэгэл хэвээр нэг бариад үтчихсэн, нэг дуургаад үтчихсэн ингээд хараад байж байгаа. Гэтэ жоохон шүү дээ тэр чинь. Тэгэл хараад хорхоосод байж исэн чинь ашгүй нөгөө хэд нь юу байж гинэ.
гараад нэг тамхилах гад ч юм уу нэг агаарлах гэж юм уу гарцгааж гинэ. Тэр хооронд нөгөө чинь нөгөө лимбийн барьж байгаа. Тэгээ нөгөө мө чаддаг нөгөө хөгжмөө тоглоод үзэлтэй нөгөө нэг сэрс салхих гэдэг байгаа. Тэрийг ингээ тоглоод үзсэн чинь нөгөөд нь гадаа нь байж ийснэ сонсч чинь гэж байгаа байхгүй. Тэснэ юу болов яав гэд ороод ирсэн. Тэгсэн чинь тэр дундаас нь төдөө гэдэг хүн тэгсэн. Хөөе хараач таймна гэд нөгөө хүмүүстэй хэлээд. Чи хаана ингэж суусан дамжиг вэ гэж тэгсэн. Тэгээ сахилахгүй монд нь өөр ямар ай тоглож чадах вэ? Чи тоглоодохтой л гэж тоглуулсан байгаа байхгүй. Тэгсэн чи манай он өөрийнхөө нөгөө оролцоод сурцсан байгаа. Чи ямар ч ноот мод байхгүй сонсголоор л явж шít. Бүхий олон багчуу задгаа цагаан хүмүүн төрлөختөн гэдэг. Угсраалаа тоглосон гинэ. Тэгсэн чин тэд нар хоорондоо ярьж байгаа. За энэ хүү юм сурж мэдгэл юм байна. Нөгөө найрлаж байгаа улсууд шүү дээ. Театртаа авъя гэж хоорондоо ярьж гинэ бүр. Тэгээ тэр үед чинь бас нөгөө нэг мэргэжлийн одоо боловсон хүчин байхгүй учраас тийм авиаснуудыг л ер нь бол одоо тоддож улам гаргаж ирнэ шүү дээ. За тэгээд нөгөө театрт аавна гэдгийг сонсчод театрт аавна гэхээр яадаг юм бол доо гэдэг чинь нөгөө чинь мэдэхгүй ингээд сууж байгаа байхгүй. За тэгээд хэсэг юм ярьж ирсэн нөгөө хэд чинь. За чи юу яагаадах? Шинэ жил өнгөрөөгөөд театр дээр яваад оч. Заалгаад яваад оч. Он тэгэнгүүт манай он чинь тэрийг сонсчод одоо ээж мэжтэй хэлсэн юм яасан. Тэгж жагаад он гарангуут нь театр руу яваад очсон гэсэн. Тэгээ яваад очсон чинь тэнд нэг орс эмхтэй. За тэгээд дорж давгүй төдүүгаа нар байна гинэ. Тэгсэн чинь нөгөө төдүүг байдаг хүн өөрөө хэлсэн штэ. Тэр хүн таньж гин. Тэгснэ нөгөө хоёр одоо нөгөө миний яриад байсан хүү чи энэ штэ. За миний хүү лимпти шүү. Сайн хий шүү. Тэгээд та хэд бас сайн шалгаад аваарай л гэсэн. За гэд. Тэгээд нөгөөдгөө чи ингээд бусад хүмүүсийн шалгаа те мэрэгчлэрийн шалгаар. Тэгээд сүүлд нь нөгөө нэг орс багш гэдэг орс эмхтэй гэдэг тэр шалгадаг юм байна л да. За тэгээд хүү болохоор нөгөө нэг өөрийнхөө чадах юмыг те жоо очсон байгаа сандарцсан байгаа балмагдсан байгаа гэсэн те тоглоод үзүүлсэн байгаа. Тэгсэн чинь тэр орс эмхтэй болохоор яг сүүлд нь түүний багш болсон л да. Тэгээд тухайн үед шалгачаад юу гэсэн гэхээр хөгжмийн сонсгол дээрээс нь химжээ зэргийг нэлээд шалгасан юм байна. Тэгээд шалгачаад эцэст нь молодец гэсэн гинэ. За ингээд нөгөө төдөв багшд нь хэлсэн юм байна. Тэсний төдөв багш нь тэгсэн гинэ. За хүмүүс чамайг 3 сарын дагалдангаар авъя. Тэгвэл цалин байхгүй шүү. Болж гин үү гэдгсэн. Тэгээ нөгөө болж гин гэд хэлчихлээр ажил хийж байгаа шүү дээ. Уул манай хүн чинь тий ээждээ дэмтэй байгаад байгаа шүү дээ. А болохгүй байна гэд хэлчихлээр энэ гоё газраас гараа явчихмаар санагдаад болдгоо. Тэгээд одоо яах их нь мэдэхгүй байж байгаа л за ямар хамаатай тэгэл үзье гээл 12 настай гооч тэгээл гэж авсан баг. За ингээд энэ цагаас хойш 2 сар гарan дагалдангаар явж байгаад 1935 он гэхэж одоо 16 настай байхгүй тийм 16 настай байхдаа 1935 оны 3 дугаар сараас ахуулаад жинхлэх гэтээ бүр жинхлэхтэй шалгалтанд орж ичгэлт юм байна. Гэсэн чинь жинхлэх шалгалтанд нь орж тэнцээд нөгөө сард нөгөө 22 төгрөгөөр жолоочийн туслах хийдэг байсан шүү дээ тийм. Тэгсэн чинь сарын 45 төгрөгийн цалинтай жүжигчнэр орж байгаа байхгүй. 15 16 настай хүүхэд шүү дээ. За ингээд 45 төгрөг гэдэг бол мэдээж ээжтэй амьдрал ахуйд нь дэмтэй болдгоо яг 12 дэх настай айл гэрийн ганц хүүд бол тийм ийм сайхан ажил болгоцсон баг. Тэр үеийн 45 төгрөг бол ээж хүү хоёрт бол хангалттай байлаа л гэж байгаа. За ингээд лимб хөгжмнөөс гадна хуучир, морин хуур, шанд тоглол сурсан. Үдэш орой болтол шаргуу хичээлдэг байсан. Ингэж жагаад 1937 1938 оны улсын хөгжимчдийн уралдаан болсон. Тэгэд энэ хоёр уралдаанд нь дараалаад манай 37 38 онуудад тэргүүн байрыг эзэлсэн байт юм байна. Тийм учраас одоо энэ чинь суу бэлэгт байлгүй яах вэ? За ингээд үүнээс хойш бол одоо ингээд мэдээж одоо энэ бөмбөр ногоонд ажиллаж байгаа. Ингэж байж байгаад 20 нас хүрдэг жил нь буюу 1939 оноос ахуулаад түүнийг театртаа хөгжмийн эрхлэгч, уран сайхны удирдагч гэдэг албан дээр томилоод ажиллуулахар болж байгаа байхгүй юу? 20 настай байхад нь. Шууд удирдагч болчихсон. За ингээд 1940 онд хуралдсан намын 10 дугаарыг хурлаас. За ер нь одоо Монгол орны тий дуу хөгжим, бүжгийн урлагийг хөгжүүлэхийг чухлыг онцлоод за энэ шийдвэрийн дагуу Монгол улсын засгийн газраас зөвлөлт холбоот улсаас театрын найруулагч, хөгжмийн мэргэжилтэн, зураач, найрал дуу болон бүжгийн багш нарыг урьж ажиллуулахар болсон. За тэгээд энэ хүмүүс ирээд яахан гэхээр Монголын театрын байгууллага бөмбөг ногоончууд юм те ардын авьяаснууд үүн дээр нэмээд одоо нөгөө дэлхийн одоо театрууд ямар системээр ажилладаг вэ? Ямар албан тушаалууд байдаг вэ? Тэд нь юу хийдэг вэ те? Одоо ядчил хөгжмийн зохиолч гэж байх хэрэгтэй гэх мэтлээ ингээд тэр ажлуудыг одоо хийж гүйцэтгэж өгнө гэсэн мэргэжилтнүүд нь. За ингээд маш олон мэргэжилтнүүдийг урьж авчирдаг. За энэ дээр бид бүхний мэдих маш олон нэр гарч байдаг те одоо нөгөө Смирнов гэх мэтлээ те. За тэгээд эдгээр мэргэжилтнүүд бол манай оронд хөгжимт драмын театрт бүрэлдэн тогтоход одоо онцгой үр гүйцэтгэж өгсөн байдаг. За бидний мэдих Смирнов гэдэг багш жишээлбэл Монголын хөгжимчдөд хөгжмийн цагаан толгой буюу нотыг хөгжимдөх арга зүй, заримд нь дуу хөгжим зохиох арга ухааныг заан сургаж ирсэн. За ингээд 1940 онд болохоор Смирнов багш нь одоо манай нэг өмнөх дугаар дээр Эрдэнэ хотын оюун биш үү те. Оюун чинь бас л тухай 40 он гэдэг чинь жохон байгаа. За тэгээд гайхамшигт лимб гэдэг юм зохиол бичсэн юм байна.
одоо анхны хөгжимд одоо жүжиг байхгүй. Тэгээд оюуны бичсэн энэ хөгжимт жүжигийг нөгөө Смирнов багш нь бас ингэж найруулж ингэж жагаад тэгээ нөгөө багштайгаа нийлээд манай бэлгийн дамжин сүрэн 20 настай байхдаа анхны хөгжимт жүжигийг бичиж олон нийтэд зориулсан байдаг. За үүний араас ер нь бол хүү бол гол төлөв жүжигийн хөгжмөд бичиж эхэлсэн байгаа манай бэлгийн дамжин сүрэн. Тэгээд бичсэн аялгауг нь болохоор Смирнов багш нь аваад илүү мэрэгжлийн болгоход нь тусалдаг, дэмждэг, боловсруулдаг. Ингээ байжсэн хөгжмийн зохиолч дамжин сүрэн болохоор багшийнхаа зөвлөгөөнд ор одоо заримыг нь багштайгаа хамтардаг, заримыг нь яг өөрөө гаргаад гүйцэтгэдэг. Жишээлбэл 1940 онд одоо Замбаг химэх одоо зохиолч Нэчин хорлоогийн зохиолч найруулагчаар Эрдэнэтийн оюун ажилласан ийм бүтээлийг за тэгээд Жаргал химэх бас бүтээлийг 1941 онд болохоор Шараа голын 3 хаан энэ жүжигийг дээрээс нь 1942 онд Эрдэнэтийн оюун болон зохиолч Малеровский нарын нэг бүтээлийг за 1942 онд Хатанбаатар Магсарж ав Хоотой хайл зэрэг хөгжимч жүжигүүдэд бичиж олонний хүртэл болгосон байдаг. Одоо энэ чинь ингээд 42 он 39-өөс нь 23 муртал байгаа гэсэн тий. Ингээд бол одоо хит хитэн юм жүжигийн бүтээлүүдийг хийчихсэн. Цомлуудыг хийцэн юм байж л дээ. За тэгээд үүний одоо театрт яг тухайн үед чинь яриан жүжиг илүү давмгаалдаг байсан юм байл та. Яриан жүжиг буюу Монголд энэ дөөр гэдэг юм ерөөсөй байхгүй тий. Тэгтэл яг энэ яриан жүжигээс дуутай хөгжимтэй жүжигүүд бий болж эхэлж байгаа байхгүй энэ цагаас ахуулаад. Энэ нь бол нөгөө нэг яг дөөр балетийн тэгээ дөөрийн эхлэл байхгүй юу. За ингээд жүжигүүдийг хийгээд манай ард түмэн ч гэсэндээ энэ урдан зүгээр ингээд жүжиглдэг ч юм уу ардын дуугаар ингээд жүжиглэн тоглодог байсан бол одоо илүү хөгжимтэй тэгээ дуулалттай одоо юу гэдгийг мэрэгжлийн төвчний юм болоод эхлэнгууд манай ард түмэн ч гэсэндээ илүү сонирхолтой болж эхэлж байгаа. Тэгээ соёл урлаг талаас бас ард түмэн нь илүү бас соён гэгэрхтэн төлөөлж байгаа. За яг энэ талаар яг манай бэлгийн дамжин сүрэн өөрөө дурсахтай 42 онд Смирнов багш намайг зоригжуулан их нацаг доржийн зохиолоор дуур бичих санаа өгсөн надад. Тэгээд өөрөө хажууд нь суугаад тэгээд надад маш их тус болж исэн. Тэгтээ 22-3 настай байгаа бэлгийн дамжин сүрэнг их нацаг доржийн бүтээлийг одоо ингээд дөөр болгоё гэж дэмжүүлээд одоо өөр дэлхийн сонгодог зохиолыг авчираад энэ дээр дөөр бичвэл ондоо. Гэтэл чи одоо их болсон монгол хэл дээрх монгол өөрсдөнд нь байгаа жүжигэн дээрээ ингээд юм хийх хэрэгтэй байна гэж төлөвлөж өгсөн байгаа байхгүй. Тэгээ нэг 22 настай хүүчин энийг бариад авч байгаа. Зөрөгтэй ч гэж. За тэгээд энэ нь болохоор яасан гэхээр их нацгад орж чинь анх Донорын намдаггай ч болохоор тухайн үед бөмбөр ногооны одоо найруулагчаар өлөө байж исэн. Тэгээд нэг өдөр өөрөө нацгад орж дээр очиод бас дөнгөж нийтлэх хүүхдтэй болцсон байсан ч гэдэг. Тэгээ орж уулзж байгаад ийм жүжиг хийх хэрэгтэй байна гэж хэлээд манай нацгад орж өвчсөндөө 2-3 удаа ингэж үзүүлээ засаад гэдчихвэл те ингэж жагаад нэг өдөр за ер нь бол болцсон байх хэрэгтэй гэдэг. Одоо манай өмнөх дугаарын Баатар болох Эрдэнэтийн оюунгаг жоохон өсөө хоёр шүлдсэн жоохон охин байхад нь очиод нацгад орж очиод юм аваад зохиол аваад тэргээ явуулдаг те. Тэгээ очиод авчираад тэгээд манай Монголд тайзан дээр намдаггүй ингээд хийгээд тавьсан байдаг. За тэгээд энэ захиалгаар бичсэн гэдэг. Тэгээд яг энэ бүтээлийг нь ер нь барьж аваад хийвэл ямар вэ гэдэг. Тэгээд тухайн үед болохоор Рабинович гэдэг одоо бас нэг зөвлөлтөөс ирсэн найруулагч гэдэг юм уу те энэ хүн туслаад Баточор гэдэг хүн яг найруулга дээр нь ажиллаад тэгээд эн чинь 42 онд ч зураг чимэглэлийг нь Бельский гэдэг хүн хийсэн юм байна. Тэгээ хөгжмийг нь өөрөө энэ дамжин сүрэн гэдэг хүн удирдахчаа болсон гэдэг байгаа байхгүй. Удирдахчаа аядсан гэдэг чинь тэр шиг болсон гэдээ өөрөө дуусч байгаа. Найрал дууны багш Клешко, Туганов нар гэж энэ хүмүүс тэр найрал дууг нь хийсэн. За иш дулам, даш дэлэг, төвдөн, маам гэд бидний нөгөө бөмбөр ногооныг биднийг анх бөмбөр ногооныг ороход дагуулж орж исэн энэ алдартай хөгжимчид дуучид те яг энэ бүтээл дээр бол ажиллаж хамтдаа энэ яад гарсан байдаг. За тэгээ бэлгийн дамжин сүрэн бол одоо бэлгийн дамжин сүрэн болон Смирнов нар дээрэс нь Дашторжийн нацгад дэж болон Цэндийн дамжин сүрэн нарын цомнол учиртай 3 толгой гэдэг энэ бүтээлийг анх удаага очин цагийн урлаг соёлын түүхэнд энэ шинэ хуудсыг нээж те анх удаага 42 оны 4-р сарын 29-ний өдөр тайзан дээр тавьсан байгаа байхгүй. Нөгөө 20 эд настай хүүч энийг бүтээсэн гэсэн үг шүү дээ. Арталт нь. За энэ болохоор яг 1934 онд яг дуулалт жүжигийн хэлбэрээр анх Донорын намдаггай чинь найруулан анх бөмбөр ногооны тайзан дээр тавьж ирсэн байгаа байхгүй. За тэгээд үүнээс хойш одоо манай дамжин сүрэн дээр ирэх хүртэл ингээд тоглож жоод ирсэн байх нь шүү дээ. Тэгээд дамжин сүрэнгийн хувьд илүү мэрэгжлийн тэгээд ийм болгож өгсөн гэсэн үг. Тэгээд энэ болохоор 1942 оны 4-р сарын 29-ний өдөр улсын төв театрт анх удаа тоглуулсан нь Монголын орчин цагийн урлаг соёлын түүхэнд бүр шинэ хуудсыг нээж өгсөн хэлбэр. За учиртай 3 толгой дүүрийг олон хүмүүс 43 онд зохиогдсон мэтэр тий ярьдаг. Гэтэл
42 оны 4 сарын 29 гэж сая би хэлж штэ те. Энэ болохоор бүр тухайн цагийн улсын төв театрын дарга байсан Ламжав гэдэг хүний бичсэн тайлан дээр хүртэл байд юм биш үү. Тэгэхээр чин бид нар бол аль 34 онд Донорын намдаггүй найруулан тэнд тавьж исэн. 42 онд бэлгийн дамжин сүрэн бол одоо ингээд илүү дөөр хэлбэр юм болгоо те. Ингээд хамтраад ингээд тавьсан гэсэн үг. За тэгээд энэ хөгжмийг нь зохиосон бэлгийн дамжин сүрэн болохоор өөрийн гэсэн одоо ийм ая үгтэй болсон 33 толгой маань. Тэгээд энэ дөр Монголын театр урлагт их олон шинжилгээг дагуулсан байдаг. Жишээлх юм бол ардын найрал дуу. Дээрээс нь урд байгаагүй зүйлсийг бас тайзнаа нэмж амлиулсан ийм хэлбэр болж ирсэн. Монголд ёстой 8 настай балчраас 80 настай буурал хүртэл учиртай 3 толгойг ер нь бол заавал мэдчих ёстой юм. Манай одоо үндэсний Монгол үндэсний маань анхны дөр бол учиртай 3 толгой. Тэгээ энэ жил жишээлбэл одоо 2025 оны 10 сард ч сая энэ жил ихэд чинь одоо 2 удаа 10 сард 2 удаа манай театр тоглосон байдаг. Энэ болохоор албан ёсны тоогоор гэх юм бол яг энэ тайзан дээр очтой 3 толгой тавигдж байгаа 2470 дахь удаагийн тоглолт сая болоод өнгөрсөн. Бидэнд ийм том өөрийн гэсэн одоо ийм үндэсний маань дөөр байдгийн шүү. Тэгээд энүүний хөгжмийг тэр хааваас нь 42 онд одоогоос 80 хэдэн жилийн өмнө шүү дээ 22 настай залуу хийсэн байх нь биш үү хараа театрт ороод 10 жилийн дараа битсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь ямар гоц хүн байсан бэ гэдэг эндээс харагдаж байгаа. Тийм. За тэгээ 1945 он гэхэд бол нөгөө нэг одоо зөвлөлтөөс ирсэн одоо сургагчтай багш нар мэрэгчлүүд гэдэг юм уу энэ хүмүүс нь бүгдээрээ буццсан. За тэгээд үүнээс хойш бол одоо тэр Монголын театр урлаг дөөр жүжиг байлаад юу гэдгийг энэ болгон тэр чигтэл ерөөсөө дамжин сүрэн төлгөд тэр чигтэй бууж байгаа байхгүй. Мэдээж тэр театрын байгууллагын алтан үе их юм маань бол байлгүй яах вэ. Гэхдээ хөгжим дөөр гэдэг энэ төлрөөг болохоор манай бэлгийн дамжин сүрэн одоо ингээл яг аваад үлдчихэж байгаа гэсэн үг. За хоёул ивент тэтгэгчид хэлцүүлээ. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань аригтай хадгалаад 100 сая эзэн болоор Ариг банк ивент тэтгэж байгаа. За Ариг банкныхан маань хадгаламж нээлгдсэн хүн болгондоо 100 сая эзэн болохын боломжийг нээж өгсөн. За Ариг банкнд 16.5% энэ бол маш өндөр хувь. Ийм өндөр хүүтэй хадгаламжуудаас сонгоод шинээр хадгаламж нээлгсэн. За хадгаламжаа сунгасан. Хадгаламжтай орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг ширхэг ийм ирэх одоо суулаанд оролцох эрхийг олгож байгаа юм байна. За мөнгө зөвхөн 100 саяар зогсохгүй хосоороо гадаад аялах эрх нэг харилцагч сар болгон. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч мөн сар болгон. За мөнгө 500,000 төгрөгийн эзэн 5 харилцагч. За мөнгө сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагчтай 50,000 төгрөгийн эзэн болох одоо ийм гоё урамшууллыг зарласан байгаа. За би энэ хүүгийн дахиж хэлмээр байна. 16.5% гэдэг бол маш өндөр хүү гэдгийг одоо хин хинээ янаагүй мэдж байгаа. За тэгээд ер нь бол өөрийнхөө санхүүгийн сахилга батыг хангасны төлөө ингэж урамшуул зарлана гэдэг бол өөрөө их гоё юм боломжийг өгж байгаа гэж ойлгож болно. За энэ удаагийн гадаадд аялах азтай маань Хайнанд руу аялах юм байна. За 100 сая эзэн маань харин 12 сарын 31-ний орой тодроод шинэ жилээр 100 сая эзэн болох ийм боломжтой ийм гоё урамшууллыг зарласан байгаа юм байна. За Аригийн мэдээж бүх салбараар энэ үйлчилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 70 10 техник дугаарыг утсаар авах боломжтой юм байна. За чи одоо 30 хоног үлдчихэд байгаа юм байна. Тэгээд яраараа гэж хэлээ тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд суу бэлэгт одоо бэлгийн дамжин сүрэнгийн хувьд бол одоо 20 гаруй наснда үнэхээр Монголын одоо театрт Монголын одоо хөгжмийн урлаг гэдэг юм уу энэ зүйл бол яа харахгүй нэг юм шинэ хуудсыг нээн өгсөн ийм зүйлийг тэр тухайн үед бүтээж ийж. За түүний бас гайхалтай бас нэгэн түүх гэх юм бол шүү дээ Түүний яг өөрөө ингээд нэг юм хийл хөгжимд зориулсан нэг бас бүтээл байдаг. Энэ нь болохоор өөрийнх нь дурсаж ярьснаар болохоор 46 оны дундуур зунал байсан юмдаг. Дорндын баян төм рүү нисч явлаа. Тэгэл онгоцны цонхоор харахад нэг л их юм ой хөвч ингээд цэнхэртэй дээсэн. Тэгээд энэ уулан дээгүүр нисэж явахдаа бид нар нөгөө нэг яг тэнд байгаа ой хөвчийг ингээд тасралтгүй үргэлжлээл байгааг нь хараад явахдаа бол үнэхээр их багтан байсан. Мөнд сайхан баян дэлгэр хангаая гэж бодоод л тэр үед яах гэж явж ирсэн гэхээр улсын төв театрын хэсэг жүжигчид баян төмөн орж тийм тоглолт хийхээр явж ирсэн гинэ. Тэгээд онгоцор нисэж явахдаа тэр том одоо ой мод хөвчин дондор явсан баг. Тэгэл яг ирсэн хойноо ч гэсэндээ хожимч гэсэндээ яг тэр нөгөө дүр зураг нь өөрт нь ингээд бодогдоол яваад идэг гэсэн. Тэр баян хангаа, тэр хөвчтэй. Тэгэл тэр дотор байгаа ан амьтан юу байгаа бол гэдэг ч юм уу. Ингээд өөрт нь ингээд байнга бодогдоол байдаг. Тэгэл нөгөө нэг төсөөлөхтөө өөрөө хөхөөд онгодж байгаа гургалдааж иргээд хандгаа буг суусар нь ингээл яваал цэцэг навч нь алаглаад л гээд ингээл санаанаас гарахгүй байна яг тэр дүр зураг нь өргөлжилсэн маш том хөвчтэйг үнэссэн гэдэг. Тэгээ үжсэн чинь 1947 оных нь хавар гэж байгаа. Дэлхийн залуучууд оюутны анх дугаар их наадам
энэ наадам явах ажил боллоо. Энэ л бол одоо ингээл спортынхан маань те одоо урлаг соёлынхан маань ингээд маш олон хүмүүс ч явдаг. Дэлхийн залуучууд оюутны анх дугаар наадам 47 онд эн чин Чехийн Прагт болдог шүү дээ те. Тэгээ энэ рүү бид нар чинь нөгөө Монгол бүхийн гайхамшигтар ярьдаг одоо төвдөн дөрж авраг маань тухайн үеийнхэн чимэд очир гэдэг бас авраг хоёр ч хамтдаа тэр тийшээ явдаг шүү дээ. Тэгэл тэнд очиод өстө гайхуулж ярьдагтай адилхан бас нөгөө нэг нор банцдгаа бас явдаг үлээ те. Тэгээд нөгөө нэг юм бүх ард түмнийг ингээд зогсооцсон том талбай дээр хичээл дуун яваал чулуунгоо уртлын дээр явдаг те. Бүр жоохон залуу байхдаа тэгээд тэнд очиод өөрийнхөө хийл хөгжмөд тоглож дэлхийн залуучуудад гайхуулдаг шүү дээ. Тэгээ яг энэ ажил руу явах гад урлаг соёлынх маань спортынх маань нэлээд хөлтөө ажил ихтэй байсан гинэ. Тэгээд ихэд манай бэлгийн дамжин сүрэндээ нэг үүрэг өгсөн гэж байгаа байхгүй. Надад нэг үүрэг ногддсон юм байна гэж байгаа. Хийлийн гоцлол тэгээ дан хөгжмийн зохиол бичих хэрэгтэй байна гэсэн юм байна. Тэгснээ нөгөө өөрөө болохоор нөгөө өмнө жил нисчихсэн тэр их ой хөвч тэгээ нурган дээгүүр нисч явахдаа те ядахтаа нөгөө үдсэн харсан төсөөлөн бодсон бүхнээ ингээд нөгөө буулгач гэх санаж бодоод исэн бодолтоо нь яг энэ даалгавар ингээд авахцж байгаа байхгүй. За тэгэл яадгийг яг ингээд бичээд үзье гэж бичсэн байгаа. Олон сар тунгааж толгойдоо явсных юм уу мэдгүй. Гараас нь устдаа зовлтгүй гацсан. Нэг их зовохгүй ингээл гарцсан. Тэгэл тэр нааданд очиод анх удаага одоо тэнд байсан хүмүүст хөргсөн байгаа байхгүй. А энийг нь чулуунгоо тоглолдог. Чулуунгоо чи хийлчтэй те бас л залуухан баг. За тэгээд энийг болохоор одоо яг хуу өөрөө бичгтээ тухайд одоо нөгөө богны дуу гэж те богны дуу урдын дууны тийм аялах хэлбэр гэж байна л да Монголын үндэсний эндээ л тулгуурласан болохоор ерөөсө гарсан цагаас ахуулаад монгол хүн тэнийг нэг сонсоол ингээд цээжинд нь мангар хамрах тогтчихдаг маш хурдтай хөгждөг нэг иймэрхүү байдалтай болсон юм байна. Монгол хүний сэтгэл оюун ухаанд ойр байж ард олны хамгийн дуртай ардын дуу шиг аялдаг бүтээлүүдийн нэг болж чадсан. За энэ бол яа харахгүй хинтийн өндөр ууланд тэр нисч явсан тэр зүйл нь хинтийн өндөр уул байгаа байхгүй юу. Дорнод руу хөрөд ингэ нисч явж байгаа л харсан байх юм байна те. За энэ зохиол нь бол одоо хүртэл мэдээж Монгол түмэн гадаа дотоодод явж байхдаа ч юм уу хизээд сонссон ороод ирдэг. Тэ на гэдэг ингээд нэг юм яг монгол хүний сэтгэлийг хөдөлгсөн. Монгол хүнд л ингэж гоё буухуз яг тэр гоё үндснийхэн зүйлийг агуулж чадсан энэ бүтээл бол. Тэгээд энэ бүтээл чинь зөвхөн тухайн үедээ гараад ингэж хүрэхээс гадна өөрөө энэ маш олон одоо хүртэл урган гарч ирж байгаа хөгжмийн одоо сургууль сурж байгаа манай оюутан залуучуудын үзэх хичээл нь болоод идэг. Тэр бүтээлийг яаж бичсэн байна? Тэрийг яа тоглолтгүй, яадгүй гэдэг. Энэ болгоны ерөөсө сургалт мургалтын дээр байнгын тоглогдож идэг ийм бүтээл байгаа. Манай хийл хөгжмийн урын сангийн өнөд бүтээлүүдийн тоонд зүй өсөр багтдаг гайхамшигтай бүтээл бол мөнөөс юм. Тэгэхээр хинтийн өндөр ууланд гэдэг зүйлийг бол ингэж бүтээж исэн байх нь тухайн үед. За үүний араас бол одоо түүний бас л оргил бүтээлүүдийн нэг болох төрийн дуулал. За яг хоо бид нар одоо их эзэн Чингис хааны үед бол Эртний сайхан гэдэг дуу төрийн дуулал байсан гэж зарим баримт мэдээнд гарч идэг учраас ингэж одоо ойлголттой явдаг. За түүний араас болохоор Богдхаант Монгол улс гэж байгаа. Тэгээ Богдхаант Монгол улсын маань олон орг өгсөн Богдхаант Монгол улс шүү бүр бүтэн нэрээрээ бол. За түүний үед болохоор тэр үед болохоор 100 лангийн жороо луус гэдэг дуу төрийн дуулал гэж явагддаг байсан. За ингээд одоо олон оргицсан Богдхаант Монгол улсын маань дуусаа те бүгд найрамдах Монгол ард улс гэдэг юм уу ингээд дахиад улсынхаа нэрийг сонхлоо зарлж байгаа. Ингэхдээ төрийн дуулалаа өөрчлөх хэрэгтэй болдог. За тэгээд тэр үед бол Сомын буян нэмэх гэж хүн одоо Насанбат хэмээх хүмүүсийн хамтран зохиосноор Монгол Интернационал гэдэг те энэ дууг хэсэгтээ яг төрийн дуулалын оронд бас ашиглаж явж ирсэн байдаг. 1940-од оныг ер нь бол дуустал альбан босч гэсэндээ төрийн дуул маягаар одоо юм номны нээлт мэлтэн дээр ч юм ингэж ашигладаг байсан. Гэтэл нөгөө Сомын буян нэмэх гэдэг энэ хүний чинь эсэргүүн гээд хороогоо хийчихсэн байдаг. Тэгээд тэр хүний бүтээсэн бүтээлийг нь төрийн дуулалд явуулаад ах нь нэг өснө зохимжгүй байсан уу яасан мэдгүй. Ямар ч сандаа дахиад төрийн дуулалыг шинээр хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ энэ нь болохоор яг урд урдны 1945 оны чөлөөлөх дан 1945 оны бүх нийтийн санал асуулга гэдэг ч юм уу иймэрхүү нэвтрүүлгүүдийг хийж яхад давхар нэг хэдэн баримт гарч ирээдсэн юу юм гэхэлэр Зөвлөлт бот улс ба Дунд иргэн улс хоёр хоорондоо одоо нөгөө яг Монголын нутгийг те тусдаа улс гэж зарлах юм уу эсвэл хятадын харьяаны гэдэг ч юм уу те ийм байх юм уу одоо нэг ийм байх юм уу гэдэг асуудал дээрээс л хойш те тэр хятадын 3 улсын ирээнээс хойш ингээд маргалдаал яваад иддэг байсан. Тэгээд жил 40 онд ч нөгөө нэг нүүб рүү анхны хүсэлдээ өгцөн те ингээд аль зөвшөөрөхгүй байгаадсэн шүү дээ те. Тэгээд тэр үед Зөвлөлт бот улс чинь хятадд Дундад иргэн улсад шахалт өгөх зорилгоор яг тэр нөгөө нэг Дундад иргэн улсын төлөөлөгч нар нь Зөвлөлт бот улс Москвад ирдсэн уулзалт болж байгаад эхний уулзалт болчоод хоёр дахь уулзалт нь ойлголтод хүрэхгүйгээр хоёр дахь уулзалт борохын өмнөх өдөр гэдэг үү яг тэр болох өдөр нь гэдэг үү албаар бүгд найрамдах Монгол ард улсын төлөөл одоо
төрийн тэргүүнийг те Москвад урддаг штэ. Урахта урд нь Москва руу Чарльсонгийн хувьд өчнөө очиж байсан. Тэр үед бол тийм байгаагүй. Гэтэл яг тэр хүлээн авалтан дээр буюу тэр уулзалтан дээр ингэж Чарльсон урахта яг нөгөө нэг тусгаар тогтносон улсын төрийн тэргүүнийг хүлээн авч байгаа хэмжээний одоо хүлээн авалт зохион байгуулдаг. Буухтан төрийн дуулалыг нь явуулаад туг талбайг нь мандуулаад ингээд Дундад иргэн улсад яг ямар хариу өгөх гээд байгаа гэдгийг харуулдаг штэ. Тэгээ яг энд очичоод эргэж Монголд ирэхдээ орлогын Чарльсонго 90 гутлаа хамгийн түрүүнд яаралтай юу хийсэн бэ гэхээр Монгол улс төрийн талбай яг бүгд найрамдах Монгол улсын төрийн талбай гэдгийг зайлшгүй яг одоо албан ёсоор хийх хэрэгтэй, гаргах хэрэгтэй байна. Тэр болтол арай нэг өөр төрлийн талбайд явуулдаг гэсэн. За дээрэс нь төрийн дуулал. Яг албан ёсны төрийн дуулалаа бэлэн болгох хэрэгтэй. Энэ ажлуудыг төрөвчлөх хэрэгтэй байна гэдэг 45 оноос чинь тэгдэг штеп. За эргэж ирээд яг тэр ажил чинь Монгол улсын төрийн дуулалыг бүтээх ийм ажил давхцаж байгаа байхгүй. Яг тэгээ хэн бүтээх вэ гэхээр мэдээж одоо манай театрын урлагт байгаа ч юм уу те энэ урлаг соёл маань байгаа те соёлын одоо урлагийн хүмүүс маань бүтээлүүдэд явуулна. За мөн дээрээс манай зохиолчд те хүмүүс маань шүлгүүд ирүүлэх ёстой. Эхлээд шүлгийг нь батлах хэрэгтэй болж байгаа байхгүй. За тэгээд яаж ийнэ гэхээр яг өөр баримтууд гарч ирээд байдаг шүү. Би зүгээр дийлэнхтэй энэ баримт явдаг болохоор энэ дээр нь суурилж байна. Бүгднгийн нээлттэй аавна. Эхлээд шүлгийг зарлаж байгаа. Төрийн дуулын шүлгийг бүгднгийн нээлттэй аавна. Гэхдээ тэр хүн өөрийнхөө нэр усаар орж ирэхгүй. Ягаад гэвэл одоо улсын циркийн дарга тэр нэрээ өчөө явуулчих юм бол энэ нөлөө орох гээд байдаг. Одоо юу гэдгийг театрын тэр гэдээ явуулчих юм бол нөлөө орчих гээд байдаг. Зохиолч тэргээ явуулах юм бол нөлөө орчих гээд байдаг ч юм уу те хүмүүс арай өөр арах гээд байдаг. Тийм учраас бүх шүлгүүдийг ийм одоо нөгөө нэг юу нэртэй зохиомл нэртэйгэр буюу те одоо би жишээлбэл төрийн дуулалт шүлгээ явуулахдаа би өөрийнхөө ганц сүх гэдэг нэрээрээ биш одоо юу гэдэг чинь шувуу гэдэг ч юм уу та болохоор хад гэдэг ч юм уу те ингээд өөрийнхөө хүсэж байгаа өөр нэрээр бүтээлээ явуулдаг. Ингэж ийж нөгөө нэг сонгон шалралтыг хийж байгаа улсууд маань яг нөгөө нэг зорилгынхаа дагуу харддаг юм байна л да. За ингээд ер нь бол шүлгийн ажилчин уулын 45 оны 12 сар хүртэл хүлээж авах шийдэг лөө. Тэгсэн чинь 46 он гартал ингээд тасралтгүй шүлгүүд ирээлээс. Тэгээд нөгөө нэг одоо шийдвэр гаргах чи ихээр араас нь сайн бүтээлүүд ирээд байх юм болов уу гэх те. Сайн бүтээлүүд ирсээр л байсан тэгээд. Тэгээ ингэж явсагаа 46 оны 4 сар мартаа золгодог лөө. Ингэж яваад тэгээ нөгөө нэг шүлгийг чинь сонгох гэж нэлээх юм болж жагаад тэгээ шүлэг эхлээ батлагддаг. Араас нь яг уу эн чин шүлэг нь батлагдчихгууд л за тэгвэл энэ дээр одоо хөгжим хийх хэрэгтэй тийм шүлэг ийм хөгжим байна шүлэг ийм шүлэг байна одоо энэ дээр хөгжим хийх хэрэгтэй гэдэг дахиад нөгөө хөгжим зохиодог хөгжмийн бүтээл хийдэг хүмүүс донд дахиад яг ийм хаалттай нэрээр тийм өөрийнх нь нэрээр биш хаалттай нэрээр хөгжмөө бүтээлээ илгээх боломж өгч байгаа байхгүй за энэ дээр манай нөгөө мөрд орж байгаа дугаар дээр гарч ирсэн тийм хөгжмийн богд болсон лувсан шаргийн мөрд орж байгаа дугаар дээрс гарч ирсэн мөрд орж байгаа хүртэл бас бүтээлээ явуулдаг гэхдээ өөрөө бас нууц нэрээр тэн дээр манай бэлгийн дамжин сүрэнцэндээ нууц нэрээр бүтээлээ явуулдаг. За яг хуу энэ ажлууд чинь ингэж 2 3 жил үргэлжилж хагаад яг 1951 он буюу ардын үсгэлийн 30 жилийн ой гэхэд батлагдсан байх ёстой юм. Хөгжмөнч гарцсан, шүлгэнч гарцсан, тэгээ засвар масвар хийгдэх хэрэгтэй бол хийгдсэн. Хөгжим гараад ирсэн, засвар хийгдэх бол хийгдсэн. Ийм байх ёстой юм. За ингээд тухайн үеийн одоо нөгөө хөгжмүүд ингээл нууц нэрээр эренгуутал чинь үлгэр жишээ үлээвэр найвал хөгжим гэж байгаа. Тэр хөгжмөр нөгөө бүтээлүүдийг тоглоулаад үзсэн. Нот тавиад одоо тэр нөгөө сай дарга нар маань шууд нотыг хараад энэ гоё юм гэхгүй нэ шүү дээ тий. Ирсэн хөгжмүүдийг шууд тоглоулна. Энэ юм байна, тийм юм байна гэж ингэж сонгож шалруулдаг. За ингэж явж байгаад 1951 оны ардын үсгэлийн 30 жилийн ойн өмнөхөн шүү. Гадаадын олон төлөөлөгчдийг урьж социалист орнуудын төрийн дуулыг ихшүүлүүлэхээр тэр дунд чинь манай үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим яг энийг бэлтгэсэн байх хэвээр, ингэсэн байх хэвээр. За ингээд оролцсон яруу найрагчдын хувьд гэх юм бол одоо цэндийн дамжин сүрэнгээ оролцсон. Тэг чинь нөгөө өөр нэрээр оролцож байгаа шүү дээ тий. За тэгсэн. За Цэдэв жав гэдэг хүн оролцсон. Даржаагаа. За дээрэс нь Лодо Домб, за Тойвгоо гэж хүн, Нацаг Дорж, Дүгүр сүрэн, Цэдэн, Сингэ, Чүлтэм, Навандо гэдэг ийм хүмүүсийн шүлгүүд ер нь бол ингэж дээвж гарч ирээд байсан. Тэгээд тэн дээр болохоор одоо яг ингэ бэлэн болцсон шүлгийг гаргаж ирэнгуутлаа бэлгийн дамжин сүрэн за лаа тэгээд дорж давг мөр дорж лувсан шарав жамян гэд маш олон хүмүүс ингээд аюуда хийгээд явуулсан байдаг. За ингэж явж байгаа 1949 оны эхээр ер нь бол бэлэн болсон юм байна. За тэгээд шин дуулал шалгаруулах ажилд маршал хорлогийн Чавалсан өөрийн биеэр оролцсон аядууны тийм олон хувилбараар харьцуулан сонсож байгаад тэгсэн чинь тэр дунд нь нөгөө тоглож байгаа хөгжим дунд нь нөгөө нууц нэрээр буюу хад ч гэж гараад ирдэг. Заримдаа хад гэж гараад, заримд нь морь шувууч гэж гараад ирдэг. Өөрийнх нь одоо бэлгийн дамжин сүрэнгээ бичснээр байхгүй. Энэ нууц нэрээр оролцож байгаа. Тим хөгжмүүд ингээд орж ирээдсэн. Тэгээ тэр хөгжмийг нэлээд сонгож авсан байх нь шүү дээ. Тэгээ дээрэс нь нэмээд бас нэг юм борс шувуу гэдэг лөө. Тим нэрээр оролцож исэн мөр доржийн бас хөгжим. Тэгээд энэ хоёр хөгжим ингээд зэрэгцээд ингээд аль аль нь болоод идэг те. Ингээд ороод ирсэн. Яг хөө сүүлд нь ямар шийдвэр гарсан гэхэлэр
За ерөөсөө л ингээ. Бэлгийн дамжин сүрэн гэдэг. За яг юу гэдэг нь нууц хад гэдэг юм уу те. Нууц нэрээр байгаа энэ болон нөгөө бос шувуу хоёрын энэ хоёрыг эхлэлийн бадаг хэсэг дээр нь энийг дахил хэсэг дээр нь энийг гэдэг ч юм уу. Ингээд залгуулад ингээд хослуулад ингээд хийвэл ямар вэ гэдэг. Тэгээд энийг чим шалгаруулахдаа бас урд нь нэг нэвтрүүлэг мөр дөржих нэвтрүүлэг гарч ирсэн баха. Мөр дөржгааг бэлгийн дамжин сүрэнгээ дууддаг. Тэр үед болохоор манай бэлгийн дамжин сүрэнгээ чинь циркт ажиллаад байдаг хаа. Тэгээ яваа орсон чинь хөгшнийх нь хоёулын гэж хөгжим өгшөө төрийн туулалт ингэсэн байна. Хоёулоор ингээд хамтраад ингээд хийжүүл яадаг гэсэн. Өө тгий гэдэг нөгөө чинь нийлээд тэгээ хамтдаа хийсэн байдаг байхгүй. За ер нь бол ингээд яг бэлгийн дамжин сүрэнгээ болон лувсан шарвын мөр дөрж нарын дууны эхлэл төгсгөлийг нийлүүлээд энэ хувилбарыг нь одоо сүүлийн байдлаар яг симфони найрал хөгжим, цэргийн өвлөөр найрал хөгжим, тэгээ найрал дуу, эрэгтэй чуулга, эмэгтэй гурвал, гоцлол гэдэг яг нөгөө нэг үг мөгийг авч байгаа бүтэн гэж хагаад яг нөгөө нэг олонний сонсголт одоо тэгээ сай дарга нар гэдэг бүгдэнд нь ингээд сонсгосон байдаг хөөг. За энэ дээр бол одоо 1950 оны 5 дугаар сарын 1-ээс эхлээд төрийн сүлд дуулалыг одоо баталж байна тий. Тэгээ 5 сарын 1-ээс ахуулаад төрийн сүлд дуулалыг орон даяар яг ингэж баталсан. Тэгээд ишгэлүүлээрэ гэдэг. За тэгээ төрийн дуулал зохиосны тул цэндийн дамжин сүрэн, за бэлгийн дамжин сүрэн, лувсан жамбын мөр дөрж, лувсан жамбын шүү би дөрөв лувсан шарвыг андуурватсан байна. Лувсан жамбын мөр дөрж нарт маршал хорлоогийн чай болсонгийн нэрэмжит шагналыг олгосон байдаг. Энэ бол нөгөө төрийн шагнал гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ийхүү цэндийн дамжин сүрэн 3 дахь удаага тэр үед төрийн шагналыг авчирсан. Бэлгийн дамжин сүрэн болон мөр дөрж нарын хувьд болохоор 2 дахь удаага чай болсонгийн нэрэмжит шагналыг хүчсэн байдаг. За энэ дээр зүгээр нэг гоё жишээ гэх юм бол шүү дээ ингэдгийн. Сүл дуул дээр чи анх нөгөө нэг шүлгэн байгаа шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр шүлгэн ингээ бараг л батлагдсан байсан. Тэгээд тэн дээр бэмбэрийн чингой гэдэг хөлөө. Нэг ёжны айгуу сонин ёжны үг хэлээд тэгээд үгийн мөрн өөрчлөгдсөн байдаг гэж нэг тийм яриа байдаг байхгүй. Тэгээд тэр яг батлагдсан ч биш л дээ. Зүгээр олон дамжсан тийм яриа байдаг. Тэгээд сүл дуулын өгүүлбэр дээр нь тэгдэг байсан юм л дээ. Нэг мөрөн дээр нь халах Монголын ариун голомт гэдэг. Тэг сонсч байсан уу? Зарим одоо хуучны дуул дээр нь ч халах Монголын ариун голомт гэдэг тэр үг орж ирээд идэв төрийн дуул дээр. Тэгсэн чинь энэ бадгийг бэмбэр энчингой сонсчоод тэгсэн. Тэгвэл наад дуулал чинь цэдэн бол битүүрт хамаагүй юм биш үү? Битүүрийг оруулаагүй юм байна гэсэн. Яаж нэхэр манай ринжингоч болохоор бурайд гэж явдаг те. Цэдэн болгоо гэж болохоор дөрүүд гэдэг шүү дээ те. Тэгсэн чинь наа чин юу гээд халах гээд та нар өөр юм яриад шүү дээ гэсэн чи тэгвэл энэ дээр чинь Даяара Монголын ариун голомт гэж явах хэрэгтэй байна гэд Даяара Монголын ариун голомт гэдэг одоо мөрөөр сольсон байдаг. Халах Монголын ариун голомт гэдгийг гэж нэг юм яваад байдаг. Стопай түүхээр. Асал нэг юм худлаа гэмээргүй юм шиг те. За ингэж дүүлж одоо шуугуулж те бүтээж явсан залуу маань бол одоо 36 настай буюу те сайхан тогтоод ирж байгаа үедээ 1955 онд юм байлээ. Ленинградын хөгжмийн дээд сургуулийн бэлтгэл ангид очсон гинэ. Одоо нэг мэрэгжлийн гэдэг юм авах гэдэг шүү дээ те. За ингээ очсон. Оюутан болцсон шинэ хүн гэсэн үг байхгүй 30 хэдэн настай оюутан. Тэгээд одоо Ленинградад очсон байх нь. Тэгээ мэдхгүй юм их гарах бах та гэж өөрөө бол маш их айдаг байсан. За ингэж хагаад хагас жилийнхаа хичээлийг үзчихээ байж хагаад тэгснэ нэгдүгээр ангийг одоо нөгөө төгсөгч гэдэг юм уу те тэр шалгалтаа өгсөн байгаа байхгүй. Тэгээд тэнцсэн. Тэгээ хоёрдугаар ангид шууд төвшин ороод ирсэн. Одоо нэгдүгээр курстэй тэнцэж байгаа гэсэн үг. За хоёрдугаар курс руу төвшөөд ороод ирсэн. Тэгээ нөгөө Смирнов гэдэг багш нь болохоор түнд мэдээж нөгөө нэг дээд курсын мэдлэгийг олгоцсон байсан учраас заавал тэр нөгөө хэдэн жил төгсөх сурах хэрэгтэй байдیں۔ Тэгэхгүйгээр манай хүнд мэдлэг нь байгаа учраас маш амжилттай яваад тэгээд нэг богинохон хугацаанд төгсөх боломжтой байсан гэж байгаа байхгүй. За боломжтой байсан заяа. Яасан гэсэн чинь гай газар дороос гэдэг шиг нэг юм болсон. Тэгээ тэнд нөгөө нэг сурж байгаа үед нь нэг хүн дэлгүүр зогсож исэн чинь нэг хүний кармаг нэг нөхөс суйлж ийн гинэ. Тэгэн гутал нөгөөд нь хараад манай хүн чинь тисэхгүй. Өөрөө ч бас л юу юм шиг байгаа нэ. Багада ямар хэлж барьж аваад нөгөөд нь алгадаад гэдэг юм л дээ. Өөр алгадсан юм уу мэдгүй заяа. Гусаад авсан гэсэн. Тэгсэн чинь л бөө юм болоод ингээл гэсэн чинь цагдаа нар ирж ийн гинэ. Тэгсэн цагдаа нар ирээд тэгснэ нөгөө манай бэлгийн дамжин сүрэнгийн чинь уулан те болохгүй үйлдэлийг хараа зогсоогоод ингэсэн болоод ч манай хүний хэлбэр нь жоохон буруу байгаад шүү дээ те. Тэрэн дээр нь дөрүүлээд нөгөө нөхрөө эх орон нэгтнээ өмөрөөд цагдаа нь манай хүн рүү ингэсэн юм байна. Тэгсэн чинь манай хүн цагдааг нь хусаа хийцэн. Ингээд нөгөө хулгайчийн ч хусаа цагдааг нь ч хусаа хийцэн. Тэгээд ер нь бол асуудал үүсээд тэгээд ерөөсөө шууд хорих мөрөх хэрэгтэй болоод тэгээ бүр шууд сургуулаас нь хөөгөөл эх оронд нь буцаацсан. Тэгээд наад нөхөр чинь ийм асуудал үүсгэсэн. Эх оронд нь одоо юу яа шийтгэлийн хүлээлгээ гэдэг. Тэгээ манай хүн чинь эргэж ирээд тэр хэрэгээрээ 1 жил шоронд суусан байт юм байна. Тэгээд эн чинь тий. Эн чинь тэгээд ах トゥ угийн найрамдалд
харж үлдэл хийсэн гэд одоо тэр хүнийг бол хорьсон. Ингээд тэр үед нөгөө нэг бэрлэг гэж нэрлэдэг байсан. Одоо хорих анги руу ачигдсан байгаа байхгүй. За тэгээд бэрлэг гэдэг газар нь очиод ч одоо сэлэнгийн зүүн хараа хавцаа байсан ч юм уу. Сэлэнгэрүүл байсан одоо хорих газар юм шиг байлаа. Тэгээд тэнд очсон байсан. Тэгээд тэнд очсон байхад нь бол нөгөө мод бэлтгэдэг, мод ачуулдаг тийм ажилтай. Тэгсэн чинь яг өөрийнх нь нэг зарим дурсамж нэрээс л гарч ирсэн шүү. Тэнд мод ачдаг тийм ажил хийдэг байсан юм л да. Тэгээ манай хүн ч очсон ч байсан. Тэгээд ер нь жоохон одоо төрийн шагналт те төрийн хошоо шагналт гэдэг юу гэдгийг тим мөчөнд зохиолсон ийм том ав ястан суу билет хүн одоо шоронд ороод ирсэн байх нь шүү дээ. Тэгээд мэдэх нэг нь мэддэг. Одоо яагаад тэгэхээр нөгөө төрийн дуулын хөгжмөн зохиолсон ч байдаг юм. Ер нь юу байдгийг ингээд ямар ч мэдэх нэг нь мэдээд идэг. Гэтэл бас нөгөө нэг адилхан л чи хэрэг хийсэн бол хэрэгтэн шүү чи те энд орж ирээ чиний төрийн шагнал хамаагүй шүү гэдэг ч юм уу. Ингээд хамт хоригдож байгаа улсууд нь ч ингээд идэг. Ер нь жоохон хэцүүхэн байсан. Тэгсэн чинь яг нэг мод ачиж байгаа үеэр нэг нөхөр тэнд хөвчээд хөдлөхгүй нэг нэ. Бусд нь ингээд хөдөлмөрлөөд ингээд өргөөд ингээд үзээд идэг. Нүгт босхгүй. Тэгсэн чинь нөгөө хэд нь гэсэн хамт байсан улсууд наа нөхөр чи ингээд хөвтөөд ийн гэдэг ч юм ингээд жоохон нөгөө манай бэлгийн тамдаг зүр ингээд ингээд шортсон гэх юм уу те. Ингээд гэсэн. Тэгсэн чинь манай он очиод бос ажиллаа хийгээд гисэн юм байна. Тэгсэн нөгөөт нь донгос гэсэн нэг удаас нь. Чиний тэр төрийн шагнал энд падгүй. Адилхан л хулгаач гэж удаас нь гэсэн байна. Тэгсэн чинь манай ойроо эргэн тарина харж агаад нэг хавчаарны нарийн шургааг байна гинэ. Тим шургааг авангууд нөгөөдөж өстөө. Гөвж өссөн дээрээс. Тэгээ нэг хэсэг нүдсэн чинь нөгөөд нь ёо аллаа гэж орилол. Тэгэхээр нөгөө хогч нь чи бит хоёр шиг хулгаачаар Монгол улс дутахгүй. Чам шиг юм өгчийвэл таарна гэж өөдөж баах нүдс гэсэн. Тэгээд нөгөө чинь нэвчэртэл нүдүүлж жагаад хулих нь буусан болтой. За би дахиад ингэхгүй дамжин сүрэнгээ болиё гэд. Тэгээд өстө мөлхчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хоригдлууд гэсэндээ нөгөөд нь гүйж ирээд хүн аллаа одоо болиё гэдэг өөдөж баахан хорьсон л байгаа байхгүй. Ингээд тэд намайг оролдохоо болсон. Тэдэн чинь олохгүй юм байхгүй. Арх, тамхи, тархан мах болцсон. Тэгэл оруулаад ирцэн байдаг. Тэгэл тэдэрэг олоод ихээр алив наашаа суу гэж өгөөд чинь дайлдаг. Намайг дайлдаг. Би ч гэсэн одоо нөгөө тэр үед бол тархан хулгаач гэсэн нэртэл байлаа штэ гэж өөрөө сүгэлд нь инээж ярьсан байгаа. Яг хөө эрхчлөөгөө хасуулсан тийм байх зүүн хараа юм байна. Эрхчлөөгөө хасуулсан зүүн хараад мод бэлтгэж байхад нь ардын жүжигчин цогцолмоогоо шуудаа дүүрэн хоньны чансан толгойтой очиж эргэж ийсэн. Тэгээ тэр тухайгаа бас одоо бэлгийн дамжин сүрэнгаа ч юм уу ярьсан юм байна л да. Тэндээс удалгүй суллагдан гараад Баян Улгийн аймгийн хөгжим драмын театрыг жилийн дотор хөл дээр нь босгож өгөөд 1958 онд Бүгд найрамдах Хятад ард улсад Бээжин хотын хөгжмийн сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг сурч төгсгсөн. Тэндээ өрөнд орны хөгжмийн гүн гүнзгий мэдлэгийг эзэмсэн ирсэн. За ямар ч сан зөвлөлтөд сурах гад болоогүй. Тэгээд асуудал үүсгээд манай хүн ирээд жил хэртээ энд байсан. Гарч ирээд жилийн дотор дахиад нэг жилийн дотор те нэг аймгийн театрыг хөл дээр нь босгож өгчөөд тэгээд сургуульд яваад дүүргээд эргээд ирж байгаа. Тийм би. За хоёул хамт ажиллаж ярьч. За тийм. За чанартай амтрын Morton Residence өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 252 хилийн бэлэн байрыг санал болгож байгаа. За энэ болохоор 58-аас 122 м2-т 2-оос 4 өрөө байрнууд байж байгаа. За Morton Residence нь ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ суйрлуулсан. За зайсангийн одоо айлуудад усны асуудал нэлээд хэцүү байдаг. Хэцүү гэж ярьдаг тийм ээ. Яг юу болдгийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ Morton-гийнхэн маань бүр төслийн хэмжээнд суйрлуулсан байгаа юм байна. За тагтаа 100% тооцоогүй. За барилгын стандартаар тагтыг талбайд 30% тооцох юм юу гэдэг юм бэ? Стандарт байдаг юм байна. За тэгвэл 100% тооцолгүйгээр одоо хэрэглэгч нартай бэлэг болгоо өгч байна. За B1 B2 давхартай айл бүрт хүрэлцээт авц зогсоолтой 430 зогсоолтой. За нийт 370 айлд 430 зогсоол гэдэг бол мэдээж хангалттай байж байгаа. За байр хоорондын зай бол 45 м буюу одоо бие биенийхээ нарыг хаахгүй гэсэн үг. За хүүхдийн тоглоомын талбай нь дэлхийн дайн улсын дэлхийд алдартай компани брэндтэй хамтарч ажилласан юм байна. За мөн одоо лифт орц гарцны хэсэг нэг хэмд буюу одоо нэг хэрэгтэй хүмүүс. Хараагүй хүмүүст хэрэгтэй хүүхдүүд одоо тусгай хэрэгцээтэй хүмүүс машин дөхөн болж байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх хойно байрлаж байгаа. За энэ Америк сургуулийн чанх хойно очиод загварын байр энэ ч бас байж байгаа. Энд чинь одоо ашигласан материалууд юу гэдгийг бүгдээр энэ ч байж байгаа. Очиж танилцаад одоо байраа худалдаж авах ийм боломжтой байгаа юм байна. За борлуулалтын албаны утас нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За яг хуу саяны нөгөө нэг одоо хэрэг мэрэг үүсгээд ч юм уу те эсвэл ингээд өөрөө жоох ингэж мингээд байгаа энэ үеуд тэгээд дээрэс нь нөгөө
яг төрийн дууллын хөгжмийг зохиож байгаа энэ үе юм уу шүү дээ. Ингээд саяных шиг ингээд яриад гарчихлаар үнэхээр сайхан авиастын юм шиг харагдаад байна шүү дээ. Гэхдээ авиас чинь мэдээж тэр хүний сэтгэл санаанаас маш их зүйл шалтгаална шүү дээ. Одоо ганцаардлыг илүүгүн мэдэрдэг ч юм уу, эсвэл бүр үнэхээр ингэх үед ч юм уу, эсвэл ингээд нэг юм баяр жаргалтай яг бүтээл нь гарт нь орцсон байгаа ч гэдэм ийм үе мөч гэдэм юм. Ингээд бодох юм бол өөр төрдөг байж магадгүй. Гэхдээ бэлгийн дамжин сүрэнгийн хувьд болохоор тэр нэг төрийн дуулын хөгжмийг бичиж явах та. За яагаад энд бас нэг юм авир мавир ингээд жоохон илүү авиртай юм шиг харагдаад байна гэхээр 1949 онд эхнэр цэрэн дул мань өнгөрцөн байхгүй. Тийм. Тэгээд тэр төрийн дуулын хөгжим бичиж явах үе юм гэсэн үг байхгүй бараг л. Тэгээд тэр цикэд ажиллаж явах үед. Тэгэхээр чин ганцхан охинтой. Тэгээд эхнэртэйгээ байсан. Эхнэр нь өнгөрцөн. Тэгээд түүний хувьд бол одоо ерөөсөө ганцхан охинтойгоо л цаашдаа охинтой одоо хойд ихийн гар гэдэг юм харуулаагүй. Ерөөсөө охиноо ингэж халамжилж өөр ингэж явсаар байгаа л яг л ингэж дууссан ийм ир хүн байхгүй. Тэгэхээр тэр 49 онд чинь энэ ийм хүнд юм тохиогоо те. Тэгээ бас л нэг энэ ир чинь бас л нугарна шүү дээ. Дотор нь хугарна шүү дээ те. Тэгээ тийм л хэцүү мэдсүү байх үед энэ төрийн дуул муулаа бичиж байгаа. Хажуугаар нь давхар түүний амьдралд ийм юмуд яваад байгаа. Тэгээ яаж идэл охинтойгоо байж идэл тэр хойно ингэж явж байгаа тийм асуудал үүсээд шорон оронд очдог те. Тэгээ тэнд орцсон байх хугацаанд чинь бол гадаа нь охин байгаад идэх те. Бүтээл хийх тэр олон авьяасынх нь юм байхгүй хоригдсон байдаг ч гэдэм юм уу те. Ийм олон бас зүйлсүүд энэ хүний амьдрал тохиолдод яваад байгаа шүү. Ер нь бол. За тэгээд 1900 яг 41-ээс 1954 он гэж ерөөхдөө харах юм бол энэ Улсын төв театрын хөгжмийн удирдаачаар ажилласан байна. За энэ үедээ бол яах аргагүй нөө бидний хэлээд байгаа оргил үе, оргил бүтээлүүд нь гараас нь гарсан байдаг. За тэгээд 42 онд мэдээж түрүүний ярьж байгаа Учтай 3 толгой дуурийн хөгжмийг бичсэн. 1945 онд одоо бид нар мэдэх нэг нь мэдгэл баг л та. Цогтойч киноны хөгжмийг тэр жигт нь энэ хүн бичсэн. За 46 онд ийм нэгэн хаан байжээ гэдэг жүжиг байгаа. Тэр жүжигийн хөгжмийг бас бичснээрээ. За мөн дээрээс нь 1947 онд Хинтийн өндөр ууланд гэдэг хийлийн гоцлоо тус бичсэн байдаг. За тэгээд цогтойч киноны хөгжмөөрөө 1945 онд Урлагийн гавьяат жүжигчин гэдэг цолыг хүртсэн. 45 онд. За ийм нэгэн хаан байжээ жүжигийн хөгжмөөрөө 1947 онд одоо нөгөө түрүүний яриад байгаа хорлоогийн чавсангаа шагналыг 2 дахь удаага гэдсэн шүү дээ, тий. Тэрний өмнө яг анх удаага буюу төрийн шагналыг энэ ийм нэгэн хаан байжээ жүжигийн хөгжмөөрөө авсан байлээ. Энэ үедээ дөнгөж 28 настай байсан. 28 настай төрийн шагналт ийм хүн гэсэн үг багхгүй. За тэгээд тэрний өмнө ч нөгөө гавьяат жүжигчин гэдэг юм чи авцсан байгаа шүү дээ. За ингээ 1951 онд Жаргалын зам гэдэг дөөрэ бичснээс гадна Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн дуулын хөгжим зохиолсонд бол 2 дахь удаага төрийн шагнал ингээ хүртсэн байдаг. За Зөвлөлбат улсад сургууль төгсөх чадаагүй дижсэндээ Хятадд яваад, Хятад руу яваад Бээжингийн хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлэр бол төгссөн. Ингээ мэргэжлийн гэдэг юм авч байгаа юм те. 69 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнуулсан. За тэгэхдээ яг нэг түрүүний хэлжсэнээр те эхнэр нь 49 онд өнгөрсөн шүү дээ. Тэгээ охиныгоо хойд ихийн гар харуулалгүй үсгэж одоо тэр охиных нь үргэлжлэл те энэ хүний үргэлжлэл одоо сайхан өнөр өтгөн гэр бүл болцсон байгаа. За бэлгийн дамжин сургуулийн хийсэн бүтээл зүйлүүдийг харахлаар шүү дээ. Тэгээ бас харахаас гадна чинь сонсно, үзнэ. Үнэхээр энэ тийм авиасын ундраг байсан бол одоо бүр юм ойлгомжтой байдаг гинэ. Дуулна өөрөө бас хуурдна хөгжим тоглоно те. Дээрэс нь олон хөгжмийн зэмсгээр тоглодог. За дээрэс нь цирк хүртэл ажиллаж ирсэн. Циркэд очсон байх үедээ чинь төрийн дуулын хөгжмөд зохиод шүү дээ. Тэр циркэд юу хийгээд байгаа юм гэхээр манай жонглерч хийдэг байсан. Тийм. Жонглерч хийн акробатын үйлчлэл бас хийдэг байсан гэдэг. За тэгээ 1947 онд Дэлхийн залуучууд оюутны анх дахь наадамд 2 аврагтай хамт явсан шүү дээ. Бидний мэдихтэй Чимэд очир болон Төвдөндөж аврагтай хамт явсан. Тэр хүмүүсийн нэг юм Прагийн гудмаар алхаж байгаа бичлэг гэдэр байдаг шүү дээ, тийм. Тэгсэн чинь тэнд чинь нөгөө нэг очиж байгаа хүмүүс чинь өөр өөрсдийнхөө улсын соёлыг те үндэсний зүйлсүүдээ гайхуулдаг шүү дээ. Тэгээд яах гэж тэр үндэсний бүхэн 2 авраг явж байгаа вэ гэхээр тэнд очиод үзүүлэх тоглолт хийдэг шүү дээ. Яг нөгөө Төвдөндөж авраг чинь дивээл, Чимэд очир авраг чинь дивээл, тэгээд нөгөө барилдаал би мэхээ хийж харуулаад дивээ шаваагаа тэр Европын дэлхийн оюутан залуучуудад харуулдаг шүү дээ, тийм. Тэрэн дээр манай хамт очсон. Тэгснээр нөгөө мөр дорж игээд гэсэн байгаа. Найзгаа засчих гэдэг юм уу юу гэдгийг те нөгөөдгөөрөө засуулаад тэгээ өөрөө барилдаад тэнд чинь бас тэр үзүүлэх тоглолтын дээр барилдаж үзүүлсэн манай дамжин сүрэнгийн хувьд. За тэгээд яг түүний хийсэн бүтээлүүд те яг энэ хөгжмийн зохиолчийн хувьд энэ салбартаа юу хийсэн гэхээр дөөр, балет, тэгээ симфон, тэгээд киноны хөгжим. Тэгээ маш олон дууны бүтээлүүд гэж яриад байх юм бол барагдчихгүй маш их бүтээлийг үлдээсэн байдаг. Энэ бүтээлүүд үлдээнэ гэдэг чинь өөрөө тухайн үед хийгээд нэг юм хийт болгоод орхичих зүйл биш байхгүй. Эн чинь Монгол улсад
дөөр гэдэг ямиг анхлагын тавьж 20 настай хүүхэд. Цаашлаад ингээд төрийн дуулмал гэдэг юм уу маш олон бүтээлүүд гаргаж байна. Энэ болгон чин өнөөгийн хөгжмийн одоо сургууль гэдэг юм уу өнөөгийн тэр театрын байгууллага гэдэг юм бүгднгийнх нь сурах бичиг байгаад байдаг байхгүй. Одоо хүрт гаргаж ирээд задлаад энийг яаж хийсэн ямар хийсэн яасан ингээд оюутнуудад дахиад дараагийн тэр уран бүтээлч хөгжимчдөд бүгдэнд нь задаргаа болгох хичээл болгож ордог учраас энэ хүмүүс бол тэр үед бүтээлийг төрөвнө гэдэг нь юм чинь бүр 100-ны маш том сурах бичгүүдийг бүтээгээд байна л гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. За тэгээд яа харахгүй гонжиг сумлууга тий мөрд орж байгаа Дамжин сүрэнгаа бол одоо Монголын орчин цагийн хөгжмийн одоо урлагийн тулгын гурамчлуу гэж зайлшгүй хэлэгддэг. Түүний хувьд 1992 оны 1-р сарын 13-ны өдөр 73 наснда өөд болсон байдаг юм байна. За тэгээд өнөөдөр бид өхөн бол суу бэлэгт бэлгийн Дамжин сүрэнгийн талаар ярилцлаа. Баярлалаа Ганушаа. За баярлалаа. Гэтэ ингээ харахаар хөв тавилан гэж их сони юм. Тэр 10 настай хүү хашаан дотроос Монгол улсад тэр үед бол хөгжмийн зэмсэг нэлээд ховор байсан баг. Чи эвдэрхий хөгжим олно гэдэг чинь өөрөө хөв тавилан байгаа байхгүй. Тийм л бах та тий. Тэгээс ингээд яг энэ аадрынрыг хийдэг болсон цагаас хойш тэр хүн бол цаанаасаа байглаас өгөгдсөн бол яаж ч замаасаа гарч явж исэн эргээд л яг тэн дээрээ буудаг юм байлээ тий. Тэндэл байх хэрэгтэй байдаг юм байлээ. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай FS Construction Morton Residence болон архитай хадгалаад 100 сая эзэн болоор Хариг банк ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 сталгийн Од Мөндөр радиогоор хүрлээ. За Ганушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.